дүр эсгсэн ардчлал аюултай гэж манай монголчууд их сайн мэддэг боллоо. Уншиж судлаач юм уу уран сайхны кинонд дээрээс үзэж хараад мэдчихсэн юм биш ээ. 2012 онд ардчилсан нам олон судлаач засгийн эрхийг гартаа авснаас хойш яс махандаа тултал ойлгож авлаа энэ үгийг бид. Амал нэвэл ардчлал хүний эрх ярьж заавал гарууд эрх чөлөө тусгаар тогтнолоор улс төржиж ирсэн энэ намыг эрх барингуудаа 360 градус эргээд өнөө хараад зүхэж занад зандраад байсан коммунистуудаас аюултай дарангуулагч болчих юм гэж хэн сандаа. Харамсалтай нь ардчилсан нам гэж энэ баг зүүсэн хүмүүс энэ олон жилийн турш эрх мэдэл дарангуудын төлөө явж ирсэн юм байна гэдгийг монголчууд бид үнэндээ л оройтож мэдэрлээ. Ардчлагчид засгийн эрхэнд гарснаас хойш бид юугаа тавьж туугаад алдчихв. За тэр оюу толгой ноён уул муулууд угаасаа өнгөрсөн улаан цайн луурчтай нийлж байгаад хуваагаад иччихлээ. Энэ бүхнээс гадна хамгийн чухал зүйл бол эрх чөлөө тусгаар тогтнолоо бид алдаж байна. Гадаа гудамжинд лаз өшгөлж байхдаа төмөр пошиг нүдэж ордны цонх руу элдвийн зүүр шидэн манаргаж дөнгөдөг байсан ардчлагчид өөрсдөө засаг авангуудаа энийг таг мартан жагсаж цуглах эрх чөлөөг нь шууд ил дотор хаахууллаа. Ноён уулын төлөө өсгөн зарлагчдыг нөгөө хараа зүхөд байдаг коммунистуудаас илүү их хүч хэрэглэн тараацаадсан санаа доромгүй техник технологи хэрэглэн гараа тус интернетийн сүлжээг унгаж зам талбай хааж байгаад үүшний заагаар өнгөн харанхуй үеэр ачлага явуул их орон газар шинжлэхийнхөө төлөө тэмцэж өсгөлэн зарласан хүмүүсийг хүчээр тараачаадсан. Мундаг байгаа биз? Тэр бүхэл төв талбай дээр ямар ч төв удахгүйгээр чимээгүй суул зарлаж байгаа хүний хүртэл хөөж явуулсан. Ямар нэгэн хөдөлгөөнөд ардчилсан намын хулгай дээрний эсрэг жагсаж цуглах шинж тэмдэг мэдэгдвэгцэн Чингисийн талбай руу үзэсгэлэн худалдаа шоу тоглоод ер нь юу ч хамаагүй оруулж жагсахарахгүй болгодог нэг тийм муухай нарийн арга технологиг хэрэглэдэг болоод бодож байна. Одоо бүр байцгаад ардчлалын алтан хараацаануудын нэгэн тооцогддог дорилжин хэмээгч нь хууль зүйн сайдын сандал суудал суумгацаа ард түмнийхээс цэрэг зэвсэг хөдлөх хууль санаачлаад явж байна. Агдагийн байгуулагч нь тусгай сургалтанд сууж ийж өмнө нь цэргийн алба хаасан хүмүүс өөрөөсөө тодорхой иргэнтэй харьцах бэлтгэл мэдлэг эзэмшчээж гудамжинд иргэнтэй харьцдаг юм хүмүүс байд юм аа. Тийм учраас одоо тохиолдлын байдлаар цэрэг татагдсан 18 настай хүнийг буу бариулаад иргэн рүү явуулахгүй. За эрх мэдэлтэй болчоор ардчилсан нам дүрээ өөрчлөхгүй. Би энэ зарчим дээр бол хатуу зогсож байгаа юм аа. Хууль Дорлогжов гэдэг хүний өнгөн дээр дүрээ өөрчлөөд ороод ирлээ. Цэрэг гэдэг чинь мэрэгсэн юм уу? Дорлогжов сайдаа үгүй шүү. 18 наснд хүрсэн иргэнийг эрүүгийн хууль сануулж байгаад албадаад цэрэг татдгийг. Тэгээд тэр хүндээ буу бариулаад одоо иргэнийхээ өмнөөс алхуулах тийм санаачлал гаргаж байна. Номер 1 дүр эсгсэн ардчлал гэж энэ юм. Үүнээсээр хуурамч ардчлал гэж дэлхийд хааж байхгүй ардчлагчдын адгийн санаа энд хүрээд цаашаа улам ирж аван боломжгүй болон хөгжиж байна. Эдсэн уус нь тонсон дээрэмцэн авилга авсан адгийн зан гаргасан барьж хорсон бөөнөр нь хэлмэгдүүлсэн зэргийг нь энэ тооцсон бай. Зөвхөн зарчмал ярьлаа би. Ингүүл хэлгэж эднийг сонголоо бий.